За hi guys, Inguni Store дээр нь энгийн болон тоглоомын зорилттой 100 хэдэн чихвчнүүд ирлээ. Тэдгээрт нэг бүрчлэн танилцъя. Түүний зэрэгцээ анх ирж байгаа зарим бараануудыг хамтдаа задлж үзцгээе. Энэ бичлэгээр онцолж байгаа брэнд бүтээгдэхүүн маань Plexstone. Хятад улсын Plexstone брендийн Plexstone брэнд нь ерөнхийдөө та бүхэн мэдэх бахтай салгаалагч, кулер гэх мэт гар утсан зориулсан мобайл гейминг хэрэгсэл гаргадаг брэнд үйлдвэр. Тэдгээр дээр бажет гэж яригддаг үн боломжийн дуурал цайтай чанарын шаардлага хангууц хэдэн чихвчнүүдийг нь танилцуулнаа, зарлж үзнэ. Нэг бүрчлээ харцгаая. Хамгийн ихэнд үзэх чихвч маань болохоор G15 Mark 4 гэх загвар байна. За гаднах хайрцаг савлгаан дээр шиг ерөнхий үзүүлэлтээс харгаад хөлийн чимийг илүү онцлсон байна. Утасны бат бөх байдал бас сайн юм шиг байна. 4.5 кг таана. Гэх мэт ингээ бус мэдээлүүд байна. За хэрэг та үсэх юм бол эдгээр задлалцсан загваруудыг ирээд манай дэлгүүр дээр өөрийн биеэр тестлэх боломжтой. Задлаагүй шинээр аваад ацтай чихвчийг боломжгүй шүү. За өөрт нь ирдэг нь male female буюу mic-ний оролдоо компьютер руу залгадаг донгол уртцагч байна. За air tip-үүд байна. Энийгээр залгахгүй болохоор дангаар нь шууд ногоон оролдон дээр чихвчний оролт дээр залгахаар mic орж ирдгүү. Тэрийг бас мэдж байгаа бах тий. За загварыг харахад загвар үнэхээр гоё харагдаж байна. За надад нүдэнд тусч байгаа зүйл юу гэхээр иймэрхүү хурц ирмэгтэй загвартай чихвчнүүд зүүхээр чихний аяган дотор орж ирдэг энэ ирмэгээр нухад идэг. Тэрнээс хурсан сэргийлж юм нэмэлтээр зөөлөвч хийж өгсөн байна. Энэ бас ухаалаг шийдэл байна. За тэгээд дууралтыг бол шууд одоо би өөрөө хийх боломжгүй. За mic дуу нэмж астг нь болохоор энгийн чихвчиг бодоход ингэ дээшээ доош гусуулдаг слайд загвартай. Энэ бол хэрэглэнд маш хялбар. За энийгээр бол нөгөө дуулан модлох даралт. За арталтаа mic харагдаж байна. За кабель тусгаарлагч нь энэ дээр Y гэх үсэг шиг иймэрхүү хацтай хийж өгсөн байна. За тэгээд 3.5 jack. Jack нь өөрөө налуу юм хийж өгчээ. Энгийнийг бодоход. За энэ чихвч нь иймэрхүү. Дараагийн задлж үзэх загвар маань энэ маань өөрөө 5 жилийн ойд зориулж гаргасан нэг анимтай хамтарч гаргасан загвар юм шиг байна. G21 collection гэх. За энэ загварыг харахаар нэг зүйл нэг чихвч шууд нүдэнд тусч байна. Юу гэхээр HyperX AirBud загварыг ер нь дуурайцсан юм шиг байна. Зөөлөвч нь. За харцгаая. Юу дагалдаж ирж байна. Зөөлөвч нь ганцхан шиг ирд юм байна. За ерөнхий их би нэг иймэрхүү харагдаж байна. Plexstone гэсэн логотой. За яг ийм air tip ийм зөөлөвч бол зүүхэд маш тухтай байдаг. Удаан зүүхөө загтнуулахгүй, бүлтрэхгүй тухтай. За түрүүнийхтэй яг ижилхэн mic-ний загвар. Энэ залгаас нь бол ердийн 3.5 jack нь яг ердийн нөрөө. Дараагийн загвар энэ өмнөх загвараа бодоход хамгийн сүүлд гарсан энэ онд гарсан шинжлэгдсэн загвар нь юугаараа шинжлэгдсэн байна гэхээр dual core driver буюу динам нь өөрөө хост динамтай болж өгсөн G26 их загвар мөн ялгаагүй collection гих төрөлтэй ордог юм байна. За тэгээд нэг чихвчтэй бас л адилхан харагдаад энэ тэр бол HyperX AirBud Logitech-ийн G333 та загварын хувьд яг ижилхэн харагдаж байна шүү. За энэ mic тогтоогч нэмэлт зөөлөвч. Зөөлөвч нь өөрөө зүгээр нэмэлт нь хар өнгөтэй юм байна. За тэгээд ийм стикер байна. G333 яг л нүдэнд харагдаж байна да. Өнгөний сонголт энэ тэрэ. За тэгээд онцлог нь болохоор хост динамтай болсон гэсэн байсан. Кабель яг mic-ний энэ хэсэг залгуур. Энэ бол түрүүний G21-ийн кабелн дээр толгойн солио хийцсэн юм байна. Гэхдээ яг чихвчний хамгийн гол хэсэг энэ доторх динам буюу спикер бид энгийнээр ойлгоход тэр хэсэг нь арай өөр хийгдсэн байгаа бах. Дараагийнх нь энэ их гоё санагдаад байгаа. Юу вэ гэхээр за зориулт нь өөрөө бүх төрлийн universal утас компьютер юу гэдэг нь тий. За Go-ийн логог онцолж өгсөн DSP чиптэй гэж байна. GS21. За
энд юу задлаад харцгаая. За их би энэ дээр юу байна гэхээр footprint гэдэг хөлийн чимэг илүү одоо саунд картн дээр 7-1 дууралт гэж байдаг те яг ижлэх юм шиг байна. За энэ нь болохоор mic mute гэж байна. Тэгэхээр микрофоноо энэ дээр шууд хаах зориулттай юм шиг байна. Дээрээсээ 3.5 оролтно. За баруун тал дээрээсээ энэ чихвчний дууралт мик бас багасгадаг. Микнийхаа шуумыг багасгах гэхээр энэ бол бас гоё юм биш үү. За энэ чихвчнийх бол яах вэ тийм ээ. За залгуур маань өөрөө шууд C бүх төрлийн C оролттой төхөөрөмж дээр залгаад ашиглана. Хүсэх юм бол үрд нэрж байгаа C-г 10% руу өгч болгоод компьютер залгаад чихвчээ залгаснаар энэ өөрөө саунд картын үүрэг гүйцэтгэж байна. За энэ юу гэхээр бид надад хамгийн их таалагдж байгаа зүйл нь цэнэглэгч орж ирнэ. Тэгэхээр энэ дээр цэнэглэгч ороод ирэхээр чихвч цэнэглэгч хоёр зэрэг орж ирэхээр энэ маань салгаалагчийн үүргийг гүйцэтгэж байна гэсэн. Давхар саунд карттай. Тэгэхээр хоёр зүйлийг нэг дор шингээгээд өгсөн бас л универсал гэдэг шүү. Ээлж чихвч маань за энэ өстө харж байгаагүй. Загвар яг ямар загвар ямар брендийнхэн боллоо. Хайрцаг марцаг их л сүртэй юм байна. За нэг илүү зөвлөвч ирж байна. Зөвлөвч нь энд бас дахиад нэг байгаа юм байна. Нөгөө талдаа болохоор энэ миг тогтоогч болон wing гэж ярьдаг. Чихний дээд хаягны нөхрөө тогтцыг нь сайжруулах зорилттой нэмэлт зөвлөвч байна. Энэ чинь ямар гоё кабелтэй утсан. За дээд хэсгээр бол ер нь яг л ингийн стандарт цогцтой. Энэ суураараа ингэж хөдөлдөг юм байна. Тэгэхээр энэ утас кабель татагдах, салах магадлалыг багасгаж өгч байна гэсэн. Загварын хувьд бол маш минимал гэж ярьдаг тий. Зүгээр ингийн зүүж үзэхэд бас эвтэйх юм байна. За микний хэсэг нь бол юм байна. Дуу нэмж асах юм байхгүй, зүгээр ганц даралттай. Ер нь бол маш энгийн загвартай. За залгуур нь толгой нь өөрөө яг энгийн хитцтэй. 3.5. За нэг ийм загвар байна. Энэ бол бас мөнгө. Нилийн гарын идэлгээ даах үз харагдаж байна. Дараагийн онцлог брэнд маань Anker-ийн Soundcore. Soundcore маань чихвчний бизнес дотор нэлээд өндөр үнэлгээтэй явдаг. Үнэлгээ сайтай байдаг. За тэгээд бидний харж байгаа нь A25i гэх. Энэ бол зүгээр энгийн хэрэглээний чихвч шүү. За хайрцаг дээр хөрөнгөний мэдээлэл харахад за mic AI дээр суурьсан юм. IPX5 усны хамгаалалтай 28 цагийн тасралтгүй хэрэглээтэй. За 2 миктэй юм байна. За гэх мэт ингээд бос мэдээллүүд нь бүгд гарч байна. Өнгөний хувьд болохоор 2 өнгөтэй байна. Манай дээр Anker-ийн бараа бүтээгдэхүүнүүд үний хувьд маш боломжтой зарагддаг. Авч ирсэн, хэрэгжилж ирсэн хүмүүс мэдэх бах. За дараагийн загвар маань өөрөө P20i хар болон синхрон өнгөтэй ирсэн байна. 22 preset энэ өөрөө аппликейшнаараа холбогдоод EQ буюу дууралтаа өөртөө дараалал солих боломжтой. Ажиллах цаг нь 30 цаг. За 10 мм-ийн динамтай. Гэх мэт бас хос миктэй. 10 цагийн нэг чихвчний цэнгээр 10 цаг тасралтгүй. Энэ бол бас л тасархай байдаг шүү. Бид нар бол үний хувьд боломж яг энгийн хэрэглээнд манайхан тэгээ зарим нь яг тоглоом биш энгийн хэрэглээний чихвчийг тоглоом дээр ашиглаад сурцсан байдаг. Ямар нэг хоцрогдолгүй гэж ярьдаг. Дэрдэгтэй удааш шүү. За энийг бол танилцуулах шаардлагагүй хөө. Нөгөө алдарт VR PR бас дууссан байж байгаа дахиашсэ. Энэний тайлбар бол арай илүүцгэх хоёрхан шиг ирсэн. За тэгээд эцэст нь OnePlus-ийн гайхамшигт Pad Pro маань дахин иржээ. Одоо энэ хөө таблетыг нь задлаад эзэн нэрээ давхад бэлэн болгоод бүх програм юмнуудыг нь суулгаад бэлтчихнэ. За хамт байсан дуустал нууцсан та бүхэнд баярлалаа. Хэрэг тавсгийн бол энд задлсан байгаа чихвчнуудыг ирээд өөрийн биеэр тестлэх боломжтой.